Тэр. За рекординг эхлүүлчихлээ. За тэгээд шинээр хүмүүс байгаа учраас дахиад энэ хүү вебинар нь ямар хүү зорилготой байгааг нь дахин танилцуулахад за манай нүүбийн нийгэмлэг нь үндэсний байгаль орчны залуучдын зөвлөлтөй бол хамтраад Монгол улсад энэ 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх нүүбийн конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг бол ухтаад энэ хүү вебинарыг бол зохион байгуулж байгаа. За тэгээд өнөөдөр болохоор 8 дахь дугаар маань бол явж байна. За тэгээд манай оролцогчид 5 болон түүнээс дээш удаагийн вебинарт бол хамрагдсанаар сертификат авах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн вебинараар болохоор 2 хэлтгэл сонсохоор байгаа. За манай эхний хэлтгэгч болохоор Амбаатрын мигмар цэрэм байгаа. Та хаана байна? За би танд co-host эрхийг одоо өгөөтгий. Яа, co-host эрхийг өгсөн. За тэгэхээр Монгол банкны дэргэдэх санхүүгийн мэдээллийн албаны шинжээч мигмар цэрэм маань өнөөдөр үндэсний ногоон лаб ба COP17 гээд газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг дэмжих шинэ арга замууд сэдвэр бол биднэрт хэлтгэл тавихаар байгаа. За хэлтгэл нь 25 минут орчим үргэлжлээд 5 минут орчим асуулт хариулт бол явахаар байгаа. За тэгээд танд дэлгэцийг микрофоныг шилжүүлье. Таны микрофон хаалттай байгаа болохоор та За сонсогдож байна уу? сонсогдож байна. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За эхлээд ямар ч скринээ шивэрлээд. За тэгээд хэвдүүлээ. За би жоохон ханаад төрсөн жоохон уншиж ярьж магадгүй фуучлаарай. За би болохоор өнөөдөр үндэсний ногоон лаб болон COP17 хоёрын холбоо хамаарал за тэгээд энэтэй холбогдуулаад газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг дэмжих ямар шинэ арга замуудыг одоо ингээд хэрэглэж COP17-гийн 17-оос үр дүн хүлээж байгаа юм бэ гэдэг зүйлийг бол танилцуулна. За энэ хүрээнд бол нэгдүгээр ногоон төсөл гэж юу юм? Хоёрдугаар ногоон таксоном гэж юу юм? Үндэсний ногоон лаб нь яг ямар зориулалтаар одоо байгуулагдсан, яг юу хийдэг? Одоо төсөл одоо юу юм те шин санаачлага. За тэр хүрээндээ COP17-тэй яаж холбогдож байгаа? Одоо энэ газрын нөхөн сэргээлттэй холбоотойгоор ямар төслүүд юу нь бол амжилттай хэрэгжиж байсан юм бэ гэдэг зүйлүүдийг бол олон улсын жишээ болгоод хэлнэ. За тэгээ ингээд дүгнэлтсэн хэсгээс бүрдсэн байгаа. За нийтийн хүрээнд болохоор ягаад Монгол улсад яг энэ газрын дороотл гэдэг зүйл бол тулгамдж буй асуудлуудын нэг юм бэ гэхэлэр одоо эдгээр тоонуудаас бол харж болно тийм ээ. Бид нар ер нь бол бараг байнга л ярьдаг. Ерөнхийдөө яг энэ судалгаан дээр бол харуулснаар Монголын нийт газар нутгийн 77.8% нь бол дороотод байгаа. За ингээд түүнийх нь 16.7% нь бол айгуу тийм severe буюу илүү хүнд нөхцөлд очсон байгаа, хүнд төвшөнд очсон байгаа шүү гэдэг зүйлийг бол судлаачдаас хэлсэн. За тэгээд үүнийх нь болохоор ерөнхийдөө 49% нь бол хүний нөлөөлөл байна. 51% нь бол байгалийн нөлөөлөл байна гэдэг зүйлийг бол яг энэ хүү судалгаан дээр бол одоо ихэд тусгасан байгаа даа. Тэгээд энэ 49% хүний нөлөөлөлд бол бидний нөгөө бэлцээр ашиглалт за тэгээд уул уурхай за ус болон тэр янз бүрийн одоо газрын нөөц баялаг ашиглахтай холбоотойгоор гаргадаг тэр үйлдэлүүдэд тэд нар бол нөлөөлж байгаа. За байгалийн нөлөөлөл гэдэг нь болохоор нэгдүгээр уур амьсгал орж ирж байгаа, хоёрдугаар салхи болон усны илэгдлүүд орж ирж байгаа. За гэх мэтчлэн байглаас цаанаас өөрөөс нь нөлөөлдөг бас гадаад нөгөө уур амьсгалын өөрчлөлт буюу тийм нөгөө олон улсаас яадаг хүлэмжийн хийтэй холбоотой тэр асуудлууд бол гарч ирж байгаа. За эдгээр асуудал нь болохоор бид нар дээр яг амьдрал дээр Монгол улсад яаж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр хамгийн түрүүнд болохоор ер нь бол малчин айлууд маань малчин хариуцлага маань өртөж байгаа. За 2022 оны судалгаагаар бол яг энэ газар гэдэг зүйл маань яг малчин айлуудын яг тэр амжиргааны үндэстэй шууд холбоотой юм байна гэдэг зүйлүүдийг бол гаргаж ирсэн. За одоогоор болохоор яг 2025 оны байдлаар Монгол улс нийт 308 мянган гаруй малчин өрх байна. За тэдний одоо энэ хамт авах амьдрал нь бол шууд нөлөөлж байна. За хоёрдугаарт яаж бид яг одоо та бидний орчин суугчдын амьдрал яаж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр яг энэ уур амьсгалын өөрчлөлт одоо энэ газрын дооротл гэдэг зүйл маань нэгдүгээр гамшиг бид нарт тавьчихж байгаа. Тэр үеэр тэгээд илүү ингээ халалт гэдэг зүйл ч юм уу. За хоёрдугаар болохоор шууд эдийн засгийн бас нөхцөл байдал маань шууд бусаар бас нөлөөлж байгаа. Монгол улс маань бол уул уурхайгаас хамааралтай ч гэсэн бас
давхар ер нь бол хөдөө аж ахуйгаас бас эдийн засаг нь хамааралтай байдаг. Тэр үднээс бидний амьдрал ингэж нөлөөлөд байна. За тэгвэл энийг яаж одоо шийдвэрлэж болох юм бэ гэх юм бол одоо шийдвэрлэх одоо ийм хоёр арга зам байна л та. За нэг нь болохоор бууруулах гэж байгаа. Энэ нь юу гэхээр хүний нөрөөллөлийг бууруулах. За бид нэр ингээд илүү газрыг ингээд дороотуулаад байгаа үйл ажиллагаа бууруулах. Эсвэл ингээд одоо дороотуулаад байгаа бол буцааж төхөөс ирэх гэдэг юм уу те. За мөн нөгөө талаас болохоор бас тасн зохицох хэрэгтэй. За газар нөхөөс сэргээх энэ үйл ажиллагаа бол айгүй удаан хугацааны ажил. За тийм болохоор бид нар одоо энэ гамшигаас ирхэн сэргийлэх үү, гамшиг төрсөн иргэдийгээ яаж одоо тэгэж амьдралыг нь илүү ингээд дэмжлэг үзүүлэх үү гэдэг зүйлээсээ бас юм тасн зохицох арга хэмжээнүүд бол ингээ хоёр талаас нь ингээ заах хэрэгтэй. За тэрнийг болохоор одоо шийдвэрлэх арга зам нь бол ийм хоёр чиглэл байгаа. За тэнгуут эндээ яаж хүрэх вэ гэхээр одоо биднэрт хэрэгсэл хэрэгтэй тийм үү? Яаж бууруулах, яаж тасн зохицох тэр юг яах юм гэдэг зүйл. За энэ дээр болохоор өнөөдөр хэлж байгаа нэг арга зам нь одоо хэрэгсэл нь бол төсөл болон шин санаачлалууд болоод байгаамаа. За тэгвэл ногоон төсөл гэж юу вэ? Хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Төсөл гэж яриад байдаг. Тэр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг зүйлийг бол одоо хэвлэлээд дурдъя. За ерөнхийдөө газрын нөхөн сэргээлттэй холбоотойгоор бол газрын нөхөн сэргээлт гэдэг маань өөрөө дороотсон газрын экологийн үйл ажиллагаа бүтээмжийг нь бол илүү нэмэгдүүлэх тий одоо газрын нөгөө хөрсийг буцаагаад нөгөө илүү ингээд олон янзын урамштай байсан байдалд наваачих тий тэр байдлуудыг бол хэлж байгаа. За энэтэй холбоотойгоор бол санаачлагууд гараад байгаа. За энэ санаачлагуудыг бол төсөл гэж хэлээд байгаа. Янз бүрийн ямар нэгэн нийгмийн үйл ажиллагаанд уучраад байгаа тэр шалтгааныг нь олоод тэрийг шийдвэрлэх зүйл. За тэнгууд төслийн ингээ санаачлаг гараад ирлээ. Тэр төсөл ингээ амжилттай хэрэгжихийн тулд ямар нэгэн байдлаар бид нэр санхүүжилт хэрэг болно. За ингээ санхүүжилттэйгээд төсөл хоёр маань ингээ хамтдаа уучраад ингээ санхүүжилттэй олчих юм бол бидний хүлээгээд байгаа тэр үр дүн маань бол ер нь бол гарч ирэх боломжтой. За гэтэл бас зарим байгаль орчны төслүүд бол хүлээх үр дүндээ хүрч чаддгүй. За энэний нэг шалтгаанууд дээр нь бол ингээ ер нь ихэнх шалтгаануудын дээрсэн. За нэгдүгээр талаар санхүүжилт тасалддаг. Эсвэл санхүүжилт оддгүй. За хоёрдугаар талаар тухайн газрын хүмүүсийн хэрэгцээнд шаардлагад нийцдэг болохоор орон нутгийн иргэдийн эсэргүүцэлд аюулт тулгардаг. За гуравдугаар талаар нэг үр дүнг нь хэмжигддэггүй. За тэнгууд яадаг вэ гэхээр бид нэр яг төсөл хийчихээ тэр төслийнхоо яг хүн гарцыг нь хэмждэг тийм үү. За ингээ мод тарилаа гэж бодоход яг хэдэн мод тарьсан гэдэг зүйл ч юм уу. Тэнгууд яг гол үр дүн нь болохоор бид нэр одоо тэр модоо тарьсныхаа дараа ингээд биднэрт гарч ирж байгаа гол үр дүн нь болохоор тэр тухайн газар нь хөрсөн ингээд нөхөн сэргээсэн юм уу. За эсвэл ингээд CO2 бууруулж ингээ шингээлэлт нь хэд байгаа юм бэ гэдэг зүйл бол бидний гол хүрх гэдэг байгаа үр дүн тийм үү. Тэнгууд яг тэрийг хэмждэггүй. Тэрнээсээ олоод ингээд бас төслүүдийн үр дүнд хүрч чаддаггүй гэдэг зүйлээс гардаг. За хамгийн сүүлд болохоор шалгуур нь тодорхой байдаггүй. За эндээс үүдээд green washing болдог. За буруу хөрөнгө оруулалт хийгддэг. Нэг талаас санхүүжүүлэгч байгаад байхад одоо яг жинхэнэ байгаль орчныг биш төсөл рүү. За эсвэл яг ингээд байгаль орчны төсөл рүү байлаа гэж бодоод нөгөө төсөл нь ингээд science based биш ч юм уу те яг тийм нэг яг тодорхой үр дүнд хүрч чаддаггүй нэг тийм төслүүд рүү явах ч юм уу. За тийм зүйлүүд бол болдог. За үүнээс үүдээд нөгөө ихтгэл буураад байдаг. Нийгмийн ихтгэл яг энэ green project-ууд яг ингээд тийм бодит юм уу эдгээр чинь яг үр дүнд хүрэх юм уу гэдэг зүйл бол хүмүүсийн дэмжлэгт болгүй байгаад байна гэдэг зүйл байдаг. За энэ дээр нэмээд нэг юм хэлэх юм бол за эндээс ингээд харах юм бол төсөл талаасаа бол төслийн бэлэн байдал гэдэг зүйл маань бол өөрөө одоо дутуу байд юм байна. За харин санхүүжилт талаасаа болохоор санхүүжүүлэгчид шийдвэр гаргах тийм процесс нь одоо тодорхойгүй гэх юм уу тийм нөхцөл байдал ингээ хоёр талаасаа үүсээд за ингээ санаачлаг болон тэр төсөл нь ингээ санхүүжилттэйгээ ингээ нийлж чаддгүй тийм зүйл бол учраад идэм байна гэдэг бол дүгнэлтийг гаргаж болно. За саяны нөгөө нөө fail буюу одоо нөгөө төсөл хэрэгждэггүй одоо үр дүнгээ үзүүлдэггүй нэг шалтгаануудынх нь байсан шүү дээ. Тэдний жишээнүүдийн дүр дэлта за иргэдийн эсэргүүцэл гэж байна тийм. За тэгмэд 2012 онд болохоор ингээд Африк улсууд болохоор Northern Kenya Rangeland Carbon Project гэж хийсэн байна. За энэ дээр болохоор ер нь бол 1.9 га тийм том бэлчээрийн талбайг одоо ингээд нөхөн сэргээгээд за тэнд нь болохоор дахиад тэрнийхээ хүрээнд 205 мянган тийм ажлын байрыг бий болгоно. За CCBA triple gold статустай тийм дэлхийн прожектуудын нэг нь болно. За тэгээд үүнийхээ одоо хүрээнд 30 жилийн хугацаанд 50 сая одоо тонн CO2-ыг бууруулж чадна гэдэг ийм төсөл бол гарч ирсэн.
За тэгсэн чинь саяхан юу болсон бэ гэхээр одоо энэ хүү төсөл маань болохоор орон нутгийн иргэдтэй ингээд иргэдэд яг өөрийгөө одоо яг жинхэнэ ийм ажиллагаа болно шүү гэдэг зүйлийг яг ойлгохгүй консент авсан гэж хэлж байгаа боловч яг орон нутгийн иргэд нь яг юу болох гээд байгааг яг тэр консент өгөх үедээ одоо зөвшөөрлөө өгөх үедээ болохоор ойлгоогүй байсан. За тэгээд төсөл нь хэрэгжээд явсан чинь яасан гэсэн чинь яг орон нутгийн иргэдийг нь болохоор танах яг энэ талбай дээр ингээд бэлчээрээ мал аж ахуй эрхэлж болохгүй. Яг энэ талбайгаас гадуур гэдэг нэг юм рейнж тогтоогод өгсөн байхгүй юм. Нэг талбай хэсэг тогтоогод өгсөн. За тэгсэн чинь за энэ нь болохоор нэгдүгээр уламжлалт мал аж ахуйг бол ер нь бол айгу юу байна сөргөөрнүүлж байна. Бид нэр ингээд мал аж ахуйг хийж чадахгүй. За бас давхар нөгөө малаа ингээд явуулах гингүүд гангаас болоод одоо ингээд бэлжүүлэх гингүүд энэ малцын одоо энэ газар чинь бол хөрөлцөхгүй байна. За бидний соёлыг бол харгалзаж үзээгүй байна. Бид нэр өөртөө ийм нөгөө нэг яваад тогтцсон тий яг ийм мал аж ахуй эрхэлдэг байдал та нар бид энийг газар ингээ хориод байна гэдэг зүйлдээ бол тулгарсан. За тэгээ энэ нь болохоор шүүх рүү цаашаага явангуудаа яг та нар ингээ үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үгнээсээ яг энэ одоо газрын одоо энэ яг төсөл эрхлээд байгаа газрын эрхийг нь бол ингээ хүчингү болгоод өгсөн тиймэрхүү бол бас жоохон үдэн гарсан үр дагавар гэх юм уу. За тэнгүүд өөр нэг жишээ нь болохоор үр дүн хэмжигддэг гэж байгаа тийм. За Турк улс маань болохоор 2019 онд болохоор ингээд бас бид нар чинь ингээд 11 сая мод тарьсан байна. За тэнгүүд энэ болохоор Гиннесийн номын дээд амжилтыг тогтоогоод тэгээ нэг цагт хамгийн олон мод тарьсан ингээд зүйл болоо тэр үедээ ингээд шуугуулж байсан. За тэгсэн чинь 3 сарын дараа юу болсон бэ гэд үзсэн чинь засгийн газраас нь болохоор бидний мод бол зүгээрээ гэдэг. Тэгсэн чинь хажуунаас нь 340 этгээд ороод үнэлгээсэн чинь 90% нь өгчихсэн. Нөгөө нэг тарьсан 11 сая модных нь. За тэнгүүд яагаад бэ гэсэн чинь одоо үнэлгээсэн хүмүүс нэлж байгаа. За нэгдүгээр буруу үйлдэл тарьсан байна. Буруу үйлдэл тарьснаас болоод нөгөө нэг бороо ороогүй. Тэгээ бороо ороогүйгээс болоод ихэнх мод нь өгчихсэн. За тэнгүүд арчилгаа нь бас тодорхойгүй. За тэгээд үр дүнг нь одоо боддоор ингээ хэмжиж байгаа хөдөлгөөнгөөс баталгаажуулж байгаа MRV гэдэг зүйл бол байхгүй байна. Тийм тогтолцоо нь байхгүй байна гэдэг зүйлүүдийг бол хийсэн. Энээс болоод ер нь бол энэ төсөл маань бол зүгээр ингээ мөнгөний газар болсон. За нөгөө талаасаа болохоор green washing гэдэг зүйл бас явагдаад байгаа тий. Яг ногоон гэж юу юм бэ? Ногоон төсөл гэж юм гэдэг зүйл нь яг юу юм бэ гэдэг олон нийт төсөл санхүүжүүлэгч эсвэл яг нөгөө тухайн одоо төслийг хэрэгжүүлж байгаа этгээд нь ингээд олон нийтэд буруу ойлголт өгч юм уу? Тийм байдлаар бол green washing хийгээд тийм зүйлүүдийг хийгээд байна гэдэг айгүй их хэмжээний юм торгуулиудыг бас гадаадд өгдөг. За үүний нэг жишээ нь болохоор Lavazza байгаа тийм. Lavazza-гийн болохоор Италид юу болсон бэ гэхээр Lavazza өөр одоо Eco Caps гэдэг байгаа. Eco Caps гэдээ биччихэнгүүтээ энэ нөгөө нэг ямар нэгэн технологиор ингээд нөгөө дахин боловсруулж болдог. За гэтэл өмнө нь болохоор ямар байдалтай байсан бэ гэхээр зүгээр ингээд дахин боловсруулж олно гэдээ ойлгосон чинь хүмүүс худалдаж аваад тэрийг гэртээ дахин боловсруулах гэж үзсэн. За эндээс нь болохоор асуудал гараад тэгээд одоо энэ сурчлагаануудыг нь бол бүгднийг ингээд байн хийх хариулсан байдаг. За тэгээд Shein гэдэг бас нэг юм fast fashion нэг юм брэнд байгаа. За энэ нь болохоор ингээд өөрийгөө ингээд бид нар green fiber гэдэг зүйлээр ингээд хувцас эдгээ энэ ингээд байгаль орчинд ээлтэй гэдэг зүйлийг ингээд явуулсан. За тийм сурчлага бас хийсэн. За тэгсэн чинь яг ингээд үнэлгээчд очиж шалгасан чинь энэ green fiber гэдэг зүйлийг нэр чи өөртөө барыг мэддэггүй зүйл бол ягаад яриад арай өөр байдлаас нь green fiber гэдэг зүйлийг тайлбарласан. Тэр нь яг үндэ байгаль орчинд ээлтэй биш ээ гэдэг зүйлүүдийг ягаад бас энэ ийм нэг green washing гэдэг зүйлүүд бол болсон байна. За тэгээд green washing нь болохоор цаашаага айгүй сөргүүр дагавартай байдаг. Одоо хүмүүсийн ихтгэл алдрах те байгаль орчин тэр одоо эко зүйл гэдэг зүйлийн талаар ихтгэл алдрах. За хоёрдугаарт яг жинкнээсээ эко байгаа зүйлүүдтэй ингээд одоо юу гэх эко болохын тулд нэг тодорхой хэмжээний зардал гаргаж байгаа шүү дээ. Тийм бахад нөгөө талд нь бид нар өөрсдөө экогоор яг бүгдөө хийгээгүй зардлаараа багтаагаар хийсэн. Тэгчээд ингээ өрсөлдөөнд бас нөлөөлдөг. Гэх мэтчлээ айгу сөрөг үр дагавартай. Тэгээ санхүүжилтийг буруу тийшээгээ чиглүүлдэг гэсэн ийм зүйлүүд бол байдаг. За тэгвэл энэ одоо асуудлыг яаж шийдэж болох вэ? Төслийн байдлыг, бэлэн байдлыг яаж авах вэ? Санхүүжүүлэгчийн шийдвэр гаргалтанд бид нар яаж нөлөөлж болох вэ? Энэ шийдэл нь юу вэ гэд хараад үзэнгүүт за нэгдүгээрт нэг талаасаа төслийн бэлэн байдал, менежмент, санхүүгийн загварт нь бол тусалтай үзүүлэлттэй. Тэр нөгөө хувь хүн одоо иргэний нийгмийн байгууллагын тэр төдий чинь нэг амар ашигын бус гэдэг үүднээсээ одоо энэ төслийг
бэлэн байх тэр холбоотлоо тэр санхүүжилтийн загвар гэдэг ч юм уу тэр зүйлүүд дээр бол яг ингээд мэрэгжлийн тийм бас чадвар дутаж болдошгүй. За тэгээ нөгөө талаасаа болохоор санхүүжүүлэгч нар бол ногоон таксоном гэдэг зүйлийг бол гаргаад өгөх хэрэгтэй. Ядаж ихний хэлжэндээ те бид нэр энийг хараад илүү ингээд ногоон гэдэг нь ийм юм байна гэдэг зүйлүүдийг бол мэдэж авах нэ. За энэ хүрээнд болохоор Монгол улсад яг юу байдаг вэ гэхээр Монгол улсын таксоном бол 2019 онд ер нь бол энэ байдлаар гараад сая бол яг аль бие усаар батлагдсан. За энэ болохоор яг энэ дээр харуулсан сэргээд эрчим үүрж бохирдол, багтаа эрчим хүч гэх мэтчлэн одоо яг энэ 8 чиглэлд одоо чиглэлийг бол ногоон чиглэлийн төслүүдийг бол ногоон төслөө гэж өгöd. Тэгээ хажууд нь ингээд шалгууруудын тавиад ийм шалгууртай ийм зорилгыг хүрээнд энэ төслүүдийг хийсэн байна гэдэг зүйлүүд бол ингээд ногоон таксономд авч өгсөн байдаг. За тэгээ ногоон таксоном нь бол яг төслийг ногоон гэж үзэх үү гэдэг зүйлийг бол санхүүжүүлэгчд бол ингээд ойлгуулдаг. Тэрийг ингэж тодорхойлно гэдэг ингэж ангилдаг нэг тийм системийг хэлээд байна. За тэнгуут энэ нэгдүгээр ногоон төслүүдийг тодорхойлох нь хоёрдугаар санхүүжүүлэгчдийг ер нь бол нэмэгдүүлэх чиглэл рүү байдаг. За тэгээд green washing буюу ногоон угаалтаас бас сэргийлнэ. За тэгээд ил тод байдлыг нэмэгдүүлэх ийм үндсэн бол зорилготой байдаг юм аа. За тэгээ одоогийн статистикаас хараад үзэх юм бол банкнуудын ногоон зээл бол ерөнхийдөө 2023 оноос бол нэмэгдсэнийг харж байна. За тэгээ одоогоор болохоор 2300 гаруй тэрбум тийм төгрөгийн бол ногоон зээлүүдийг олгоод байгаа. За эднэрийн ихэнх нь хаашаа явж байгаа гэхээр эрчим хүчний хэмнэлт рүү бол 61.1%. За доктортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, баялаг, эко аялал зөрчил бол 15.3%, сэргээгт эрчим хүч рүү бол 19.4%, карбон холбоотой 7.6 гэх мэтчлэн иймэрхүү төслүүдээр бол яваад байна гэдгийг бол эднээс ингээ харж болно. За тэгээд энэ ногоон санхүүжилтээр бас зээл дээр гарч идэг нэг олон улсад гарч идэг нэг асуудлууд нь болохоор юу гэдэг вэ гэхээр яг нөгөө одоо энэ таксономыг мэддэг хүмүүс нь өөртөөгөө төслийг ингээ боловсруулад ногоон зээлээ авчдаг. За нэг бол тэр ногоон зээлээ буруу зүйл өөр зүйлд ашиглацдаг зээл авчсныхаа дараа. Эсвэл худлаагаас ингээд төсөл бас ингээд боловсруулад ингээд бас ороод зээл аваад тэг ингээд яг зинхнээсээ байгаль орчинд үр дүнтэй биш мөртлөө тийм зүйлүүдэд бол нөлөөлөх бас боломжууд бас байгаа нэг тийм асуудлууд бас байдаг. Тэрийг бол гээд ногоон таксономоор бодлол ингээд өөрчлөх шаардлагатай байгаа. За тэгэхээр одоо газрын нөхцөл сэргийлтийн төслүүдийг одоо хэрхэн хөрөнгө оруулалтанд бэлтгэж болох вэ гэдэг зүйлийг бас харуулъя. За нэгдүгээр талд бид нэр асуудлаа олно. За ямар асуудал байгаа юм бэ те? За тэгээд тэрийг яг яаж шийдвэрлэх юм бэ гэдэг зүйлүүдээ олно. За энэ дэр бэлчээрүүдийн одоо ээлжил бэлчээлдэг болох юм уу, ойж уулттай холбоотой төсөл хэрэгжүүлэх юм уу, эсвэл усны пүүслүүртэй холбоотой төсөл хэрэгжүүлэх юм уу, уурхай нөхөн сэргээлтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх юм уу те? Их мэдслийн эмчтэн санаануудаа гаргаад тэрийг ингээ боловсруулдаг. За ингээ боловсруулсныхаа дараа нөгөө таксономуудтай тааруулна. За ер нь бол таксономуудаа тааруулахээс илүү таксоном нь яг ямар байгаа юм бэ гэдэг зүйлийг мэдээд авчвал төслөө бид нэр яг санхүүжүүлэгчдэд яг яаж танилцуулах вэ тий? Тэр зүйлээ бол мэдээд авчна гэсэн. Тэр яг зинхнээсээ байгаль орчны одоо байгаль орчинд эргээр нөлөөлөх төслүүд байх юм бол энэ зүйлийг бол мэдэх шаардлагатай. За үүнийхээ дараа болохоор бид нэр болохоор үр дүнг хэмждэг одоо тэр зүйл хэмжүүрүүдээ боловсруулах шаардлагатай. Хэдэн газар бэлтгэсэн бэ? Урамжлын бүртгэн хэдэн хаяар өссөн бэ гэх мэтчлэн одоо эдгээр зүйлүүдийг ингээ боловсруулад одоо ил төслөө илүү ингээд нөгөө үр дүнгийн цаашаа авч явах зүйлүүдээ бол ингээд тодорхойлох хэрэгтэй. За ингээд давхар биднэрт юу тулгардаг вэ гэхээр санхүүгийн загвар боловсруулах. За санхүүгийн загвар ягаад тэгээ боловсруулах шаардлагатай гэдэг вэ гэхээр за нэг ер нь бол санхүүжүүлэгч нар зээлээс гадна нөгөө санхүүжилтүүд байгаа шүү дээ тий хувийн байгууллагууд ч юм уу карбон кредит эдэр авахаас гадна давхар ер нь бол нөгөө төсөл өөрийгөө цаашдаа яаж аваад явах юм тий давхар тэднэрт ямар төрлийн ашигтай байх юм гэдэг зүйлүүдийг бол бас хардаг. За тэгээд энэ санхүүгийн загвар нь бол яг нөгөө тухайн төсөл нь санхүүжилтээ эхний хэмжээнд авчлаа. За тэнгуүдээ цаашдаа яаж урт хугацаанд өөрийгөө ингэж санхүүжүүлэх юм бэ гэдэг зүйлүүдийг бодлол ингээд тодорхойлж өгдөг тийм зүйл байгаа. За энэ зүйлүүдийг олвол төслийг хэрэгжүүлэхээс өмнө илүү санхүүжилт
жүжиглэгч рүү хандхаас өмнө бол ингээд тодорхойлсон байх хэрэгтэй байдаг гэсэн. За тэнгууд энэ өрөөнд үндэсний ногоон лаб нь болохоор ямар үүрэг гүйцэтгээд байгаа юм бэ гэхээр яг миний ингээд хувь судалгааны хүрээнд бол яг иймэрхүү зүйлүүд бол гарч ирсэн. За нэгдүгээр бол шалгаруулах тийм яг байгаль орчны тийм ногоон төслүүдийг шалгаруулад илүү боловсрсон тийм төслүүдийг шалгаруулад тэндээсээ сайжруулах хийгээд за тэгээд тэрийг болохоор цаашаа санхүүжүүлэх рүү холбож өгдөг. За тэнгууд одоогоор болохоор юу болоод байгаа гэхээр энэний ногоон лаб дээр нийтдээ 135 төсөл болоо саяны хугацаанд бол ирсэн. Саяны сүүлд 2 сараас хойш нэг хэдэн төсөл аваа. Тэгээд 135 төслөөс 12-ыг нь шалгаруулсан юм байна. За тэгээд 12 төслөө болохоор ер нь бол 2 сарын турш техник санхүүгийн дэмжлэгтэй холбоотой тийм мэдээллүүдээр ягаад тэг олон улсын стандартуудад нийцүүлсэн тийм KPI зэрэг тийм үр дүнгийн хэмждэг зүйлүүдтэй болгочоод за санхүүгийн загвартай болгочоод за тэрийг COP17 дээр ер нь бол 12 төслөө бол танилцуулах тий дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчтай холбох тийм ер нь бол төлөвлөгөөтэй тийм одоо зорилготой одоо шинэ санаачлага юм байлээ. За тэнгууд одоо энэ зурагчлаас бол харж болно л та. За энэ үндэсний ногоон лаб нь яг юун дээр туслаад байгаа вэ гэхээр одоо төсөлтэй холбоотой тооцоол төлөвлөлөө сайжруулахаас ахуулаад хөрөнгө оруулагч хүртэл зурчлах тийм. За тэгээд цаашаа явах нь болохоор одоогийн надад байгаа мэдээлэлээр болохоор яг энэ хөрөнгө оруулагчтай танилцуулчаад цаашаа яг ямар арга хэмжээ авах вэ, хөрөнгө оруулагч олж өгчөөд ямар арга хэмжээ авах вэ гэдэг чинь одооход надад мэдээлэл байхгүй байгаа. За тэгвэл энэ яг COP17-тэй яаж холбогдох юм бэ гэдэг зүйлийг бол сая ерөнхийдөө явуулчихлаа тийм. Тэгвэл COP17 гэж яг юу яриад байгаа юм бэ? Тэгээ энэ вебинар дөнгөж орж ирсэн хүмүүс байгаад байгаа юм бол COP17 гэдэг нь бол яг 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан зөвлөлтөд тэмцэх одоо тэр конвенцтэй хэлэх юм олон улсын хэлцээр тэр конвенцийн одоо зүйл заалтыг нь өөрчлөхтэй давхар одоо тэр 197 оролцогч тал буюу 197 улсаас төлөөж ирж байгаа хүмүүс тэр нөгөө хувийн хэвшээл бусад нөгөө төслийн санаачлалууд тэднэр нь хоорондоо ингэж бодлоо солилцсон санхүүжилтээ зарим нь санхүүжилт өвчг тийм үйл ажил томоохон үйл ажиллагааг хийдэг нэг тийм том хурал болох юм ба. За тэнгууд энэ хурал маань болохоор яагаад ингэж олон нийтийн бас анхааралд байх нэг олон улсын анхааралд байх шалтгаан гэх юм бол тийм юу нь бол хуурай газрын нийт хуурай газрын юу нь бол 40% нь ингээд газар доройтсон. За газрын дороотол өртсөн. За тэгээ 2026 он маань бас өөрөө давхар нэг Монгол улсын юугаар олон улсын бэлчээрийн ба малчтын жил гэдэг зүйл тийм нэр хаягтай ийм зүйл байгаа даа болохоор ер нь бол айгүй олон улсын анхаарлыг татах тийм зүйл болоод байгаа. Тэгээ манай улс маань бас харах юм бол тэр нөгөө хүний болон тэр уур амьсгалын өөрчлөлтөөс уур амьсгалын өөрчлөлийн нөлөөллөөр айгүй тэр газрын дороотолд өртсөн орон гэдэг үүднээсээ тий манай улстай бас эрэг тийм бодолтой бас тиймэрхүү хувийн хвшлүүд бас байж зөндөө байгаа. За тэнгууд ер нь бол COP 17 болон үндэсний тэр нөгөө ногоон лабын одоо босгоо хамгааллын болохоор доорх зургаас бол харж болж байгаа байхгүй. За ингээд 12 төслөө боловсрууллаа 2 сарын хугацаанд ингээд тий тэр лабаар дамжуулаад ямар ч үн төлбөргүйгээр энэ 12 төслийг ингээд боловсруулаад санхүүгийн тэр бүх загварыг боловсруулж өгөөд цаашдын менежментийн эрхийн хэлтэй тэр төслийн одоо ямар шаардлагуудыг хангасан байх ёстой юм гэдэг зүйлийг одоо бэлтгэж өгөөд пич хүртэл бэлтгэж өгөөд за тэгэнгүүт нөгөө талаасаа COP гэдэг зүйл дээр бол гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаг танилцуулах хүртэлх энэ ажлыг бол энэ National Green Lab гэдэг зүйл бол ийгээд байгаа. За үүний үр дүнд бол яг National Green Lab-ыг зохион байгуул за одоо тэр санаачилж байгаа хүмүүсийн үднээс юу хэлээд байгаа гэхээр ер нь санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг зүйлүүдийг бол стилтад байгаа. За одоо болохоор хэдүүлээ амжилттай хэрэгцсэн жишээг харъя тийм. Саяны одоо тэр санхүүжилт гэдэг сэдвээс ялгаатай нь болохоор энэ хэрэгцсэн жишээ нь бол айгүй олон жилийн туршид 20 жилийн туршид өөрчлөсөн. За тэг Quiet Revolution гэдэг Африкийн нэг юм сонны одоо
ойр хавцааны 5 орчим сая га газрын дахин ногооруулж ингэж дахин сайжруулсан тийм эсвэл одоо байгаа гэж хэлж болно. За энэ дээр болохоор яасан бэ гэдэг энэ чинь яг одоо энэ орон нутгийн иргэд нь болохоор бид нэг мод тарилаа ерөөсө болсонгүй. За тэгвэл бид нар юу яа? Бид нар ингээд яг орон нутгийн иргэдэнтэй өөрсдөө тэгвэл бид нар ингээд мод тарихын оронд одоо хүчнэдөө хэдийн байгаа модныхоо үндэс мөчрийг нь арчилъя. Одоо сэргээ одоо ингээд одоо байгаа зүйлээ ингээд сэргээгээд цэвэрлээ тэр нөгөө нэг зүйлийг нь хий гэдэг зүйлийг бол санаачлаад энэ нэг амархан юм байна гэдэг зүйлийг санаачлаад энэ 20 жилийн турш ингээд үргэлжлүүлээд бүгд дээр ингээд хийдэг болсон. За тэрнийхээ хүрээнд болохоор 5 сая барга газрыг бол ингээд дугааруулсан байгаа гэдэг зүйл нь бол одоо ингээд одоо ингээд айгу үр дүнг нь хавж олно. За тэгээд энэнийхээ хүрээнд яасан бэ гэсэн чи яг энэ орон нутгийн иргэдийнх нь амжиргааны төвшин айгу их сайжраад ногоон байгальмаас хэрэгсэндээ холбоотойгоор тий үдэ аж ахуй маань бас хэрэгсэн байна гэдэг зэсийг бол харж байна. За би эндээс болохоор юуг харуулахыг хүссэн бэ гэхээр ерөнхийдөө одоо энэ санхүүжилт төслийн бэлэн байдал гэдэг байгаа зүйл нь бол айгу зөв зүйл. За тэгээ үндэсний ногоон лаб гэдэг зүйл маань айгу шин санаачлаа тий үр дүнд хүрэх юм бол яг бидний байгаа одоогийн төслүүдэд айгу их хэрэгтэй зүйл. За гэхдээ бид нэр залуучуудын үүднээс юу гэж бодох вэ? Тэгэхээр яг иймэрхүү жижиг одоо юу зүйлийг санаачлаад хийж болдог юм шүү гэдэг байна. Бас дээрэс нь яг энэ газрын дороотлолтой холбоотой газрын нөхөн сэргээтэй холбоотой төслүүд маань бол ингээд урт хугацаанд ингээд тогтмол үргэлжилж байж үр дүн нь ингээд гардаг зүйлээ. Тэг зүйлээ юм аа. За тэгэхээр ер нь бол миний одоо ихтгэл одоо дуусах тийш хандж байна. За тэнгууд бидний одоо яг бодох зүйл нь юу вэ гэхлээр бид одоо Копос яг юу үлдээ хийж зорж байна тий. За санхүүжилт нь гол зорилго уу? Эсвэл яг хэрэгсэл үү тий санхүүжилтийг зорилго гэж харах уу хэрэгсэл гэж харах уу? Харин үндэсний одоо ингээд санхүүжилт босгосноороо зогсоод ах юм уу? Эсвэл үндэсний ногоон лаб нь санхүүжилт босгосноороо зогсох юм уу? Эсвэл ингээд бодис сэргээлтийг ингээд хэмжиж тайлгнаж чиглүүлэх ажилд одоо ингээд тусалцаа үзүүлэх юм уу гэдэг зүйлээс нь бол яг энэ одоо үндэсний ногоон лабын санаачлага үр дүнтэй байх гэсэн ингээд харагдсан санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол цаашдаа бас харах та тий. Яг энэ үндэсний ногоон лаб нь яг өөрөө яг юу зориод байгаа. Зөвхөн санхүүжилтийг зориод байгаа юм уу тий. Тэгээд санхүүжилтээ авлаа гэж бодоход санхүүжилтээ амжилттай авлаа гэж тэдний үр дүнийн санхүүжилт. Тэнгүүт яг бид нар дээр одоо ингээд байгаль орчин газар нь нөхөн сэргээгдсэн юм уу гэдэг асуултанд яаж хариулах юм те хэн хариулах юм тэрийг хэн хариуцах юм гэдэг зүйлийг бол бид нар ингээд дотроо бас бодоод тэрэндээ бас ингээд шүүмжлэлтэй хандаад тэрийг ингээд бас хаднаас нь жажиглаад бас боломжтой бол өөртөө ингээд дуу хоолой хүргээд явах хэрэгтэй байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Одоо асуух асуулттай байна. Танаас жоох хэвчэрчлээ. Баярлалаа. Манай оролцогчдод таалагдсан байх гэж бол сонирхолтой байсан байх гэж бол найдаж байна. 2-3 асуулт асуугаад тэгээд дараагийн хэлтгэл рүү орцгоё. За манай оролцогчдод асуулт байгаа лөө? Асуулт байх юм бол нээлттэй гараа өргөөд микрофоноо нэгээд асуугаарай. Бано? За байна. Булган чимэг батгал. Тийм асуулт асуучих уу? Асуугаарай. Одоо сая саний хэлтгэж нөгөө хэлсэн чинь нөгөө малчид орон нутгийн хүмүүс яг энэ газар бэлчээгээр ингээд малаа ингээд тархаас ингээд бидний ингээд малт ингээд ямар нэгэн нөлөө учруулдаг гэсэн шүү дээ. Тэрнийх нь одоо малын тоог ингээд цөөрөлөх нь одоо зөв шийдэл мөн үү гэж асуухсан. Малын тоо цөөрүүлэх зөв шийдэл юм уу? Энэ дээр болохоор би зүгээр яг ингээд судлаад гэх юм одоо ингээд энэ чиглэлээр ингээд хувь хүний хүрээнд судалдаг үднээсээ хэлэхэд малын тоог шууд цөөрүүлэх гингүүд ер нь бол малтад маань айгу нэг талаасаа хүний эрхийг айгу зөрчигдэн тий. За нөгөө талаасаа болохоор яг scientific талаасаа ингээд шинжилгээ ухаан талаасаа яаж хараад байгаа гэхээр малын тоог цөөрүүлэх ингээд цөөрлийн хажуугаар
давхар нөгөө малыг чанаржуулаад тэр малчтыг ингээд өөр ингээд санхүүгээр одоо өөр зүйлээс санхүүжилт олж авахд ингээд туслах дэмжлэг үзүүлэх тохиолдолд малын төвлөрөх юм бол зүйл аль зүгээр байгаа даа. А гэхдээ хажуугаар нь давхар тэр зүйл дээр бас нөгөө малчтын хүний эрх гэдэг зүйл дээр бол анхаарах хэрэгтэй шүү дээ, тийм. Тэнгүүд яг малын тоон дээр юу яригддаг вэ гэхээр ялчгүй нөгөө нэг ямаа гэдэг зүйл маань айгүй их яригддаг. Ямаан дээр болохоор айгүй их одоо бараг 40 хэдэн сая гарсан. Ямаан дээр бол ямаа минь өөрөө нөгөө хөрсийг одоо нөгөө хөрсөн дээр ургаж байгаа ургамлын үзүүрээс нь ингэж угалж авч иддэг болохоор тэр ургамал нь дахиж ингэж өөрийгөө нөхөн сэрэх боломжгүй болдог. Тэгэхээр ингэж ямааны тоо ингэж ихнэр бидний нөгөө талаасаа тэр нөгөө газрын нөхөн сэргээл гэдэг зүйл нь өөрөө хийгдэхгүй байгаа. За эсвэл бүр боломжгүй тохиолдолд тий нөгөө нөхөн сэргээдэг бэлчээрээс хилэгдэг тэр системийг илүү сайжруулах ч юм уу тэрийгэ тогтмол хийх тохиолдолд ингээд солих бас ингээд тий бартер ихний тийм шин замууд бас байж болох гэдэг зүйлүүдийг бас харах хэрэгтэй. Тэнгүүд яг шууд үг юм бол нэг талаасаа сайенс талаасаа бол шинжлэх ухааны талаасаа бол тэр бол зөв зүйл. За хүний эрх талаасаа бол зарим зүйлгээд ингээд харгалзаж үзээд тий тэр одоо малчтын эрхийг ингээд нөгөө нэг яахгүйгээр хязгаарлахгүйгээр яаж тэр арга хэмжээ авах вэ гэдэг зүйлийг бол ингээд давхар оруулж ирэх тийм шаардлагатай гэж бодож байна. За баярлалаа. За дахиад нэг асуулт байвал аваад хэдүүлээ дараагийн ихтгэл рүү орцгоё. Сайн байна уу? За бандрагч. Сайн байна уу? За ихтгэл ерөнхийдөө одоо нөгөө зээл санхүүжилттэй холбоотой мэдээллүүдээс нь учраас нэлээ боломжууд байгаа юм байна гэдгийг бас харуулж байна тий. Тэгэхээр одоо сум орон нутгийн байгууллагуудтай ерөнхийдөө ямар шохон илүү хамтралыг хийж байгаа вэ? За тэгээд одоо илүү малчтад бас мэдээж тэнд бас зөвлөж нөлөөлж байгаа хүмүүс байгаа учраас тэр хүмүүст бас сая бас өмнөх асуултан дээр бас хэлж юм. Тэгэхээр ер нь бол орон нутгийн байгууллагатай ерөнхийдөө ямар хамтралууд хийж байгаа вэ? Орон нутгийн байгууллагатай хийж байгаа хамтрал гэхээр ерөнхийдөө бол хараад дангууд ногоон зээлийн хүрээнд болохоор яг зээлдэгч гэдэг талаасаа тий яг ингээд илүү баг санхүүдэг ойрхон байдаг тэр одоо талаасаа бол явдаг. Гэхдээ миний нэг мэддэг жишээгээр бол яг ингээд Дорноговь аймгийн одоо нэг юунд мандах суманд юу гэдэг вэ гэхээр одоо яг нэг тухайн талбайг аваад тэр тухайн талбайг одоо ингээд сайжруулад юу явцсан одоо ингээд нөхөн сэргээлт хийгээд тэндээ ингээд ургамал жимс модоо тайраад ингээд нэг талаасаа ингээд явдаг нэг тийм хүн байдаг. Тэр тиймэрхүү хүмүүс болоод бас ингээд ногоон зээлэнд айгүй их одоо яадаг юм уу оролцдог гэх юм уу тиймэрхүү тохиолдлууд байдаг. За тэгээс саяны ер нь одоо лаб үндэсний ногоон лаб гэдэг шалгаруулалтынхаа үед бас ерөнхийдөө орон нутагт бас чиглэсэн тийм төслүүдийг орон нутгийн иргэдээс санаачилсан төслүүдийг бас илүү ингээд харгалзаж үзсэн бас зүйлүүд бас нэг талаасаа ажиглагдчихж байгаа. За нөгөө талаасаа яаж байгаа гэхээр одоо санхүүжүүлэгч талаас орон нутгийн иргэд ингээд өөртөө санаачлаад бид нэр ийм санаачлагтай байна. Бид нэр ийм зүйл хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлсэн тохиолдолд санхүүжүүлэгч бол айгүй олон байна. Тэр чимээ орон нутгийн иргэд гэдэг одоо тэр статус нь бол илүү сайн нөлөөлдөг гэх юм уу? Одоо бид нэр ингээд ямар нэг олон улсын байгууллагаас ингээд грант дээр авахар бол илүү орон нутгийг оролцуулсан эсвэл тэрний ингээд харж байгаа зүйл нь илүү орон нутгийн иргэд яг тэр нөгөө нэг төлжилт гэдэг зүйлд өртөөд байгаа иргэдийнхаа одоо санал санаачлагыг дэмжсэн тийм зүйлүүдийг илүү ингээд харж байгаа. Тэгэхээр орон нутгийн иргэд маань өөрсдөө санал санаачлагтай тэрийг ингээд хийгээд яваад байх зүйл ингээд байгаад байх юм бол боломжтой тэр санаачлал нь байгаад байх юм бол ямар нэгэн байдлаар төрийн бус байгууллагуудад хандаад ч юм уу тий. За эсвэл одоо нөгөө олон нийтийн ингээд сайн дурын нийгэмлэгүүдэд хандаад за эсвэл өөртөөхөө удирдлага засаг даргуудаа хандаад эсвэл банк руу хандсалж болно тий. Бүх ер нь бол боломж нь бол нээлттэй байгаа. Гэтэ гол нь өөртөө санаачлагаа ингээд гаргаж ирээд тэрийг ингээд боловсруулах хэрэгтэй байгаа даа гэж бол би харсан. Тэгээ тэрийг өөртөө ингээд хэлэх хэрэгтэй байгаа даа. Бас давхар нөгөө нэг ийм санхүүжилтийн мэдээллүүдийг ер нь бол бас ингээд хайдаг ч юм уу тийм эсвэл ингээ орон нутгийн иргэд рүү бас чиглүүлсэн тийм мэдээлэл тараасан тийм зүйлүүдийг бол байг бас ингээ өөртөө идэвхтэйгээр ингээд
үзэж хараад ингээд яваад байх юм бол илүү боломжтой байгаа шүү. Тэгээ санхүүжүүлэгч бол орон нутаг гэдэг зүйлийг бол айгүй бас өндөрт тавьж байгаа. Тийм. Яг санал тийм. Яа. Сая оюуны асуулт асуух гэсэн тэрийг аваад итүүлээ. Харъя. Сайн байна уу? Би нэг асуулт асуусан юм аа. Одоо энэ 15 ширхэг ингээд ногоо төслгээд байгаа шүү дээ. Тэгвэл бид нар ингээд бүх төслүүд нь ингээд юм дээр нөгөө олон нийтэд тэрийг одоо ер нь гаргаж ирэх гэж яасан бол гэж одоо нэг тавигдсан бол хүмүүс ингээд тэрүүгээр яг хэрэгжээд явж байгаа юм. За. Энэ дээр нэг шууд асуултанд хариулахад болохоор би асар яг үндэсний ногоон лаб гэдэг зүйлийг илүү коп гэдэг зүйл рүү ингээд анхаарч байхгүй. Тэгээд миний яг ажиллах чиглэл болохоор илүү нөгөө нэг арай өөр яг үндэсний ногоон лаб гэдэг зүйл маань болохоор яг миний ингээд судалгааны хүрээнд ингээд ороод ивчихсэн зүйл байгаа. За тэгээд судалгаан дээрээс ингээд одоо ингээд юу болж ингээд трак хийгээд авдаг. Саяны 12 төслийг бол шалгаруулад авчихсан юм байлээ. За тэнгуүтэ одооноос нөгөө нэг сайжруулалтаа хийгээд явж байгаа юм билээ. За тэнгуүт тэд нар болохоор нэг нууцлалын гэрээгээд хийдэг. За нууцлалынхаа гэрээний хүрээнд болохоор яг нөгөө төслөө ингээ бэлэн болоогүй үед нь болохоор ингээ бусад хүмүүс рүү ингээ тараахгүй олон нийтэд ил болохгүй гэдэг зүйлийг бол тавьсан. Гэхдээ ингээ төслөө сайжруулад копийн үеэр бол тэр 12 төслөө бол ингээ ил гаргаад олон нийтэд нээлттэй болох. Тэрийг бол өөртөө дотроо ингээ тодорхойлоод явж байгаа. Тийм зүйл ажил. За маш тэрийг ууших ямар боломжтой юм те. Одоогоор бол олон нийтэд нээлттэй биш байгаа гэсэн үг. За баярлалаа. баярлалаа. Мемори цэрэг хэлтгэгчтэй бүгдээрээ талархснаа илэрхийлээд эможи реакшн дарцгаая. За би бас зүрх тарья. За маш сонирхолтой хэлтгэлийг бидэнд тавьж цаг зав зарцуулсан танд баярлалаа. За дараагийн хэлтгэгч маань болохоор уул уурхай хөдөө аж ахуйгаас үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах хамгаалах сэдвээр Агро ХХК-гийн байгаль орчны мэргэжилтэй ханд зураг маань бол тавихаар байгаа. За би тань co-host эрхийг өгсөн. Тэгэхээр та скринээ шеэр хийгээд бидэнд бэлтгэлээ тавиарай. За асуулт байх юм бол коммент хэсэгт үлдээгээрэй манай өмнөх хэлтгэгч маань шууд хариулаад явахаар байгаа шүү. Дэлгэцэн хараахан шеэрлэгдээгүй байна. За харагдаж байна уу? Дэлгэцэн шеэринг гэцэд харал харагдаад байна. За болчлаа. Болсон. За бүгд нь орой минь хүргэе. За тэгээд өнөөдрийн миний сэдвийн хүрээнд бол одоо уул уурхай ба хөдөө аж ахуйс үүсэх байгаль орчны сөрөг нөлөөг хэрхэн бууруулах хамгаалах гэсэн байгаа. За ерөнхийдөө одоо уул уурхай ба хөдөө аж ахуйгаас аж ахуй маань өөрөө Монголын эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой юм томоохон салбарууд байгаа. Энэ хоёр салбарынхаа хүрээнд бол мэдээж байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллүүд бол тодорхой хэмжээгээр маш их байдаг. За тийм учраас уул уурхай болон хөдөө аж ахуйг та бүхэндээ одоо салгаж одоо тайлбарлахаар бэлтгэсэн байгаа. За ерөнхий агуулга маань гэх юм бол бидний одоо яг энэ ер нь энэ байгаль орчны асуудал гэдэг маань яг юу юм бэ? Нөлөөлөл нь яг юу юм? За үүн дээр үндэслээд байгаль орчны менежмент нь яг юу юм бэ? За мөн одоо сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ гэж яг юу юм? Мөн одоо биологийн олон янз байдлын хамгаалалт яг өнөөгийн байдал яг юу ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? За уул уурхай болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаан дээр яг ямар арга хэмжээ аваад байгаа юм бэ? За мөн хөдөө аж ахуйн одоо үйл ажиллагаанаас ямар сөрөг нөлөөлөл байгаль орчинд учруулад байгаа юм? Яг одоогийн нөхцөлд тренд болоод буй яг ямар газар тариалан илүү эрхэмлэх болсон юм бэ гэдэг талаас та бүхэндээ бэлтгэлээ. За ер нь бол тухайн төслийн одоо үйл ажиллагаанууд маань
Ерөөдөө энэ байгаль орчны асуудалтай одоо маш сайн тодорхойсон байх шаардлагатай байдаг. За тэгэхээр тухайн одоо жишээлбэл одоо уул уурхаагаас үүсэж байгаа уул уурхайн одоо нийт 1000 гаруй 2000 гаруй ажилчдын одоо тэр угаалга цэвэрлэгээ хоол үйлдвэрлэлэг тий. За энэ үйлдвэрлэлээс байгаль орчинд яг ямар асуудал үүсдэг гэхээр байгалийн нөөц болох одоо усыг ашиглаж байна. Мөн хаял ус үүсгэж байгаа ийм асуудал үүсдэг. Үүний яг нөгөө байгаль орчны нөлөөлөл нь яг юу үүсдэг вэ гэхээр нөөц хомсдох, ус бохирдох ийм асуудал одоо нөлөөлөл үүсдэг байгаа. За харин бүтээгдэхүүн одоо хаягдал, хөрс ачиж тээвэрлэх, буулгах, мөн газар тариалангийн яг эд тариалалтын үе, ургац хургаалтын үед байгаль орчны яг ямар асуудал үүсдэг вэ гэхээр агаар мандалд одоо тоос үүсэх юм асуудал үүсдэг. Мөн хүрээлэн орчны одоо агаарын бохирдол үүсэж байгаа юм нөлөөлөл үүсдэг байгаа. За тэгэхээр бид нэр энэ одоо асуудал болон нөлөөллийг одоо мэрэгжлийн одоо эрх байгууллагатай хамтарч Монгол улсын одоо хууль тогтоомжийн хүрээнд, эрх зүйн хүрээнд одоо төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг зүйлийг хийлгүүлдэг. За энэ одоо үнэлгээн дээр үндэслэн одоо байгаль орчны мэргэжлэнгүүд одоо жил бүр байгаль орчны менежмент төлөвлөгөөг одоо хамгаалах одоо төлөвлөгөөг боловсруулдаг гэсэн үг. За тэгэхээр энэ одоо байгаль орчны менежмент төлөвлөгөөг бид нэр одоо үүнд одоо юу тусгацсан байдаг вэ гэхээр одоо үүний гол зорилго нь бол одоо байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах юм зорилготой байдаг. За тэгэхээр хамгийн түрүүнд одоо Монгол улсад одоо хэрэгжиж буй одоо хуулийн эрх зүйн нийцтэй байдлыг нийцэж байгаа юм. Уул уурхай нөхцөлд мөн газар тариалангийн нөхцөлд яг хэр нийцэж байгаа юм. За тэгэхээр яг энд нь болохоор одоо байгаль хамгаалах хууль, усны тухай хууль, хог хаягдлын менежментийн тухай хууль, за мөн одоо ISO 14001 гэдэг бүхэл одоо холбогдолтой бүх хууль журмуудыг биелүүлэхэд нийцэх зорилгоор одоо энэ байгаль орчин менежменттэй оруулж өгдөгөө гэсэн үг. За мөн одоо нөхөн сэргээлт болон ногоон байгууламжийн ажлыг за тухайн жил бүр одоо тухайн уул уурхай яг хэдэн одоо модыг яаж тарих юм те. За мөн одоо хаана ямар байршил тарих гэдэг бүх ажлуудаа төлөвлөж тусгаж өгдөг. За мөн одоо мод сөг мөн үржүүлэг хийх юм уу? За мөн ойн зураас байгуулах юм уу гэдэг ажлуудад тусгаж өгдөг. За мөн одоо сөргөн нөлөөлөл болох энэ хүрээлэн буй орчны энэ нөлөөлөд байгаа одоо өмнөх слайдад нөлөөлөд байгаа зүйлүүдийг хэрхэн яаж бууруулах юм гэдэг ажлуудаа тусгаж өгдөг байгаа. За одоо сүүлийн жилүүдэд одоо байгаль орчин нийгэм засаглалын хүрээнд одоо томоохон зарим уул уурхайнууд хүлэмжийн одоо менежментийг хэрэгжүүлдэг болсон. За энэ нь болохоор одоо скоп одоо 1 2 3 одоо 3-аас одоо цахилгаан хэрэглээ болон одоо уул уурхайд ашиглаж байгаа нийт техникүүдээс хэрхэн одоо хүлэмжийн ялгарч байгаа зэргийг одоо тооцоолдог болсон. Тооцоолол дээр үндэслээд бууруулах арга хэмжээг эхний шатанда одоо туршилт судалгаа хийгээд явж байгаа. За тэгэхээр мөн бас одоо орчны хянин шинжилгээ болох мониторинг ажлуудыг хийж үздэгдэг. За мөн хог хаягдлын менежментийг байгаа. Одоо энэ маань бол маш чухал үйл ажиллагаанд орж явдаг. За одоо тухайн одоо төслийн үйл ажиллагаанаас гарч байгаа хог хаягдлыг их усүрээс одоо мэргэжлийн ерөнхий байгууллагад мэдээлэл өгөх хүртэл нь одоо энгийн болон аюултай хэмжээний бодис гээд бүх чиглэлээр нь хадгалан одоо английн ялгаж хүлээлгэж өгөх одоо менежментийг хэрэгжүүлдэг гэсэн үг. За мөн биологийн олонний байдлын хамгаалал яг амьтан ургамалд яг яаж нөлөөлөд байгаа бүх ажлуудыг тусгаж өгдөг байгаа. За тэгэхээр та бүхэнд би одоо өөрийнхөө одоо ажиллаж байсан туршлагынхаа үднээс өөрийнхөө ажиллаж байсан яг төслийг хэрэгжүүлж байсан тэр жишг одоо зүйлдээ тайлбарлаад бас тодорхой хэмжээний зургуудыг оруулж өгсөн байгаа. За тэгэхээр яг хоо энэ зурган дээр ерөөхдөө та бүхэн маш тодорхойлж байгаа. За тэгэхээр энэхүү одоо эрэг нөлөөлөл болох одоо ямар ч одоо төсөлд одоо хэрэгжээг үеийг эрэг нөлөөлөл гэж ярина. За энэ зурааснаас бол одоо тухайн одоо үйл ажиллагаа эхэлж байгаа үе шатыг энэ зургаас эхэлдэг. За тухайн үйл ажиллагаа эхэлж байгаа нөхөөлд мэдээж сөрөг нөлөөлөл маш ихээр гарч ирнэ. За энэ сөрөг нөлөөллийг бид нэр их усүр дээр нь багасгах арга хэмжээ авснараа тодорхой хэмжээгээр буурж байгаа. За тэгэхээр мөн одоо бууруулах арга хэмжээ авснараа тодорхой хэмжээгээр буурж байгаа.
бууруулах арга хэмжээн дээр нөхөн сэргээх арга хэмжээ авснараа бас нэлээ одоо буурна. За тэгэхээр энэ үлдэж байгаа сөрөг нөлөөллийг бид одоо бууруулах зорилготойгоор одоо өөр газарт хэрэгжүүлэх арга хэмжээ авдаг. Үүнийг дүүцүүлэх хамгаалах арга хэмжээ гэж нэрлэдэг. За энэ дүүцүүлэх хамгаалах арга хэмжээн дээр мөн нэмэлт арга хэмжээ авдаг. За тэгээд энэ арга хэмжээгээр одоо байгаль орчны менежмент төлөвлөгөөнд жил бүр туссан одоо үйл ажиллагааг одоо хийж үүсгдэг гэсэн үг. За жишээлбэл одоо энд говийн нэг ховор мод болох одоо улаан наманд орсон ийм торо мод харагдаж байна. За үүнийг одоо бид нэр одоо Баян Онгор аймгийн Шинжил сумаас одоо үрийн одоо түүж ирээд одоо маш одоо нарийн чанд одоо стандартын дагуу тарьж ургуулад за ингээд тухайн бүс нутагт тарьсан гэсэн үг. Энэ маань өөрөө ховордсон маш ховор мод байгаа. За мөн одоо ургамал амьтанд юу хийдэг вэ гэхээр гол төлөв одоо ургамал амьтанд идэж тийжэл одоо биотехникийн арга хэмжээ одоо үс тэжээлээр хангах ийм ажлуудыг хийхийг одоо дүүцүүлэн хамгаалах гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр одоо энэ өмнөх одоо слайд дээр сөргөн нөлөөлөл гэдэг байгаа тий. Одоо бууруулах хэмжээ яг ямар бууруулах арга хэмжээ аваад байгаа гэхээр гол төлөв одоо нөгөө агарын чанар, усны чанар, хөрсөн бүргүүж, ургамал амьтан гэж гол төлөв хүчилддэг. За тэгэхээр нөгөө агарын чанарт нөлөөлөд байгаа тоосчлт мэдээж одоо уул уурхаагаас бол одоо зам тээврийн одоо тоосчлт бол маш ихээр үүсдэг. За энэ тоосчлтыг одоо одоогийн байдлаар яг яаж бууруулад байгаа юм бэ? Ямар арга хэмжээ авах гээд байгаа юм бэ? За тэгэхээр одоогийн байдлаар одоо зарим уурхай нөхцлүүдэд бол ер нь бол хатуу хувьчилттай зам тавьж эхэлж байна. За яг уу энэ маань бол маш төсөн мөнгөний зарчимтай учраас зарим одоо уул уурхай салбарууд бол одоо сайжруулсан зам хийх жишээ нэ. За одоо хамгийн их тренд болоод байгаа одоо энэ дараагийн зүйл бол одоо тоолч дарах бодисыг одоо маш ихээр ашиглаж туршиж байгаа. За мөн бас туршилтан дээр үндэслээд баг багаар ашиглах ийм нөхцлүүд хийгдэж байгаа. За мөн одоо уул уурхай нөхцөлд одоо зам тээврийг маш одоо чанга одоо жолооч нарт мөн одоо энэ тоосчлтын сөрөг нөлөөллийг тайлбарлаж одоо энэ хурдны хязгаарыг маш сайн тогтоож өгдөг байгаа. За дараагийн одоо маш чухал сэдэв болох одоо усны хит ашиглалтыг хэрхэн одоо бууруулах, аль болох одоо гүний ус ашиглалтыг бууруулах арга хэмжээг маш эрчимтэйгээр авахар одоо төлөвлөлөөд явж байгаа. За тэгэхээр энэ нь болохоор одоо хөв цөөрөн байвал борооны ус хоримтлуулах. За энэ одоо хоримтлуулснараа одоо мөн говийн нөхцөл бол ялангуяа үер одоо нэг бороо орохоор үер үлдэх маш их юм нөхцөл үүсдэг. Тэгэхээр тэр үерийн усыг одоо хоримтлуулж чадсанараа нөгөө одоо тоосчлондоо дахин ашиглах ийм одоо давуу талтай учраас ийм ажлууд хийгдгээд явж байгаа. За мөн дараа нь болохоор нөгөө одоо уул уурхай маш олон мянган ажилчтай ажилладаг учраас нөгөө КП нөхцөлд одоо ус хэмнэх хошуу барилуулах. Энэ нь одоо маш жоохон одоо ер нь энгийн сонсогдож байгаа боловч нөгөө утгаараа маш том ажил байдаг. Яагаад гэвэл нөгөө хүний одоо ухамсарт ус хэмнэх гэдэг зүйлийг одоо төлөвшүүлэх, ойлгуулах ажил гэдэг маань өөрөө маш чухал ажил байдаг учраас одоо ус хэмнэх хошуу байрлуулснараа нөгөө гэртээ очиод усаа хэмнэх бас ийм хошуу байрлаж бас болох юм байна штэ гэдэг ийм дадлалт бас дэвшүүлэх маш чухал ажил байдаг. За мөн одоо хайдл усаа одоо дахин боловсруулж цэвэрлэж тэр усаа дахин ашиглах юм ажлууд хийгдэж байгаа. За дараагийн ажил гэх юм бол ер нь бол хөрсөн бүрхөвчин үзүүлэх нөлөөллийг одоо хэрхэн бууруулж байгаа вэ? За үүнд бол одоо хог хайдлын менежментийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэнэ. За энд нь болохоор энгийн аль болох нөгөө орон нутгийн хог хайдлын төвлөрсөн үйл ажиллагааг одоо төвлөрсөн хог дээр хайхгүйгээр одоо уул уурхай өөрөө яг яаж шийдэх юм бэ? Тэхийн тулд одоо хог хайдлыг энгийн болон аюултай химийн бодис гэд бүх чиглэлээр нь английн ячгаа ялгчихсан байдаг. За тэгэхээр энгийн болон хуванцар олон одоо цаасан хог хаяглуудаа бүгдийг ангилаад одоо их бүхий байгууллагад хүлээлгэн өгөх. За мөн ажилчдад одоо бүх ажилчдаа одоо сургалт авах гэх мэтчлийн ажлууд хийгддэг. За мөн одоо химийн бодисын хэрэглэн дээр одоо тусгай одоо тийм зориултын талбайг байршуулах. За үүн дээр одоо нэг томоохон яг уул уурхай зүйл дээр ямар асуудал үүсдэг гэхээр
дугуй одоо маш том одоо дугуйнууд гарч ирдэг. За тэр дугуйнуудыг одоогоор Монгол улсын хэмжээнд шийдэж чадахгүй байгаа учраас ихэнх уул уурхаанууд одоо төслийн талбайтай, зориултын талбайд одоо төрдөө хадгалаад явж идэг. Гэх мэтчлэн ийм үйл ажиллагаанууд хийгээ явдаг. За дараагийн зүйл нь юу вэ гэхээр нөгөө хөрсөн бүр хөвжийн тухайн бүс нутагта зохицсон ургамлыг тарьж түүгээрээ одоо нөхөн сэргээх ажлыг хийх ийм ажлуудыг хийгээд явж байгаа. За тэгэхээр энэ маань бас биологийн төрөлд бас маш даваа талтай болж байгаа. Мөн өөрөө нөгөө одоо нутгийн өөр ургамал тарьж байснаас тухайн нутгийн ургамлыг одоо зохицсон ургамлыг тарьснараа маш их даваа талтай ургамлыг илүү одоо хөрсөн бүрэгч нь үзүүлж байгаа нөлөөллийг нь бууруулах юм маш чухал ажиллагатай болж байгаа. За тэгэхээр мөн дараагийн арга хэмжээ гэх юм бол ургамалд найрдаг одоо үзүүлж буй нөлөөллийг хэрхэн бууруулж байгааг. За мөн нутгийн ургамлыг түүж үржүүлэх сэргээлтэндээ ашиглах ийм ажлууд хийж байгаа. Тэгэхээр уул уурхаанууд одоо жил болгон одоо шимт хөрс болт гэж хийгддэг. Тэр шимт хөрсөө одоо нөхөн сэргээлтэндээ ашиглахын тулд ургамлжуулах ажлууд хийгддэг. Тэгэхээр тэр ургамлжуулах ажлаа өөр одоо хар ургамлыг тарьж байснаас өөрийнх нь нутгийн ургамлыг түүж илүү үржүүлсэн нөгөө одоо нөхөн сэргээлт ашиглах шимт хөрс маань өөр шимт хичээлтэй болж явагддаг гэсэн үг. За тэгэхээр биологийн олон янзын байдлын хүрээнд бол одоо уул уурхайн салбарын хувьд маш их одоо томоохон тулгамдсан. За тэгээд маш том ажил байдаг. Тэгэхээр энийг одоо мэргэжлэн бидний зүгээс дандаа голдуу мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийдэг. Энэ нь болохоор мэргэжлийн байгууллагатай хамтарч судалгааг маш сайн хийснээрээ хариу арга хэмжээ авах одоо үйл ажиллагаа маань одоо гарч ирдгээ гэсэн үг. За ажил та бүхэнд одоо зургийг оруулсан яг сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнд одоо сая өмнөх юун дээр одоо бороо үерийн ус хоригдлуулах юм цөөрөм ер нь бол одоо ийм цөөрөм байгуулж бас болдог. За мөн одоо хог хаягдлын английн ялгалтыг за энэ дээр маш жоохон орчихч. За мөн одоо ингээд бүх чиглэлээр нь хунцар цаас гэ англиа пресслэн давхар болон ингээд английн ялгчсан байдаг. За тэгээд мэргэжнүүдийн одоо зүгээс бас аль болох энэ байгаль орчинтой холбогдлолтой байгаль орчны чиглэлээр орон нутгийн одоо эко клубын хүүхэд залуучуудад жил болгон ийм сургалт зааварчилгаа орж хамтран ажиллах юм сургуульд мөн одоо хог хаягдлын чиглэлээр бас одоо хогийн савын сайжруулалт хийх гэх мэтчлийн үйл ажиллагааны сөрөг арга хэмжээнүүд хийгддэг байгаа. За тэгээд өмнөх одоо жишээн дээр нөгөө биологийн олон янз маш олон юм сэдвүүд учраас та бүхэн жишээг болох үднээс биологийн олон янз байдлын хамгааллын ажлуудыг би түлхүү орууллаа. За тэгээд энэ дээр одоо нөгөө мэргэжлийн байгууллагатай бид нар хамтар судалгаа хийснийхаа үдснээр ямар арга хэмжээ авдаг гэхээр одоо жишээлбэл цэглэгаан дамжуулах агаарын шугамаас одоо уулгахаа гэхгүй өөрөө орон нутгийн хэмжээнд одоо цэглэгаан дамжуулах шувууд одоо маш ихээр өргөддөг. Тийм учраас яг энд одоо тохирсон яг хамгаалсан юм одоо хамгаалах арга хэмжээ хийгдээд явж байгаа. За мөн одоо усцыг байгуулах юм ажлууд хийгддэг. За мөн амтан мэдрэгчтэй ухаалаг дугдаг байгуулах юм ажлууд бас мөн хийгддэг. За мөн одоо зөвхөн одоо уулгахтай гэхгүй одоо өөр бус одоо нутгийн одоо нинжа тий алтны зэргээр одоо маш эвдэрсэн газруудыг одоо бүхэн сэргээх юм ажлуудыг бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас хийж гүйцэтгэдэг гэдэг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө юм одоо уул уурхайн салбаруудын хүрээнд маш өргөн цар хүрээтэй том сэдв учраас та бүхэндээ одоо маш одоо ийм судалгаан дээр үндэслээд ийм арга хэмжээнүүд хамгааллын ажлуудыг жишээ болгон дурдж орууллаа. За одоо хөдөө аж ахуйн сэдвүүд та бүхэнд товчхон оръё. За хөдөө аж ахуйн салбарын хувьд гэх юм бол өнөөдөр уламжлалт болон одоо тусалгаатай гэдэг одоо маш олон чиглэлээр одоо арга хэмжээнүүдийг хийж явагддаг. За тэгэхээр яг миний би өөрөө нөгөө услахаатай газар тариалангийн үйл ажиллагаа болон ертөнцийн мал аж ахуй төр юм усалсан цогцбор төсөл дээр ажилладаг учраас тэрэн дээрээ одоо түшиглээ та бүхэнд одоо танилцуулах гэж байна. За тэгэхээр газар тариалан дээр гол төлөв одоо мөн бас одоо агаарын чанар дээр мөн тариал бол ургац хураал дээр үүсэх тохиолдолд одоо маш ихээр үүсдэг. Мөн за услахаатай газар тариалан эрхэлж байгаа тохиолдолд гүний усны хэрэглээ бас маш их гардаг. За тэгэхээр энэ одоо гүний усны хэрэглээн дээр одоо хяналт хийх маш их шаардлагатай байдаг.
За мөн одоо бордоо пестицидийн хэрэглээнээс болж одоо хүнсний эвдрэл гаргахын нөлөөлөл үүсдэг. За мөн одоо бордоо пестицидээс гадна одоо газар тариалангийн талбаанууд дээр ихэвчлэн нөгөө хөвгтэн амьтад жижиг одоо мэрэгч амьтад маш их байдаг учраас тэднэрт бас нөлөөлөх магадaltaй байдаг учраас энэ дээр маш их одоо хяналт тавих шаардлагатай байдаг. За мөн одоо маш том одоо 10,000-аад гаруй гад холбайг ингэж шаалдаг учраас одоо нөгөө амьтдын амьдрах болон нөгөө зорчих замдуудаас гад учруулж байгаа. За мөн одоо өргөс тороор хийхдээ энэ нь бас нөгөө эрсдэг амьтдын эрсдэг асуудал үүсдэг асуудлууд нөлөөллүүд бас үүсдэг байгаа. За тэгэхээр мэдээж энэ нөлөөллүүдийг одоо өнөөгийн нөхцөл байдалд мөн бас бид нэр зүгээр хараа суухгүй мөн л адил одоо байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилготойгоор нөгөө байгаль орчны менежмент төлөвлөгөөгөөр шийдэж өгөх арга замыг одоо эргэлхийлнэ. За тэгэхээр байгаль орчны одоо хууль эрх зүйн нийцтэй байдлаа бид нар маш сайн хангасан байх шаардлагатай. За мөн одоо ногоон байгууламж энэ алгаар одоо одоогоор айгүй сүүлийн жилүүдэд орж ирж байгаа. Яагаад гэвэл ихтэн нөгөө маш том газар тариалангийн үйл ажиллагаа хөдөө аж ахуй чиглэлээр одоо нөгөө ойн зурвас хамгаалах чиглэлээр одоо төдийлөн хийдгүү. Одоо яг сүүлийн жилүүдэд бол энэ дээр бас хийхээ зорж байгаа ийм байгууллагууд маш олон гарч ирсэн. За тэгэхээр мөн бас одоо хүрээлэн орчны нөлөөлөл, за мөн орчны хэн шийдлэгээ нөгөө одоо усны услаагаар газар тариалан эргэлж байгаа болон усны хэд хэрэглээ чинь одоо ус хэрэг хэрэглээд байгаа юм те гих мэтчтэн одоо хянаад явдаг юм. За мөн хог хаягдлын менежмент биологийн олон янз байдлын хамгаалалт зэрэгээр одоо байгаль орчны менежментийг ингэж боловсруулад оруулаад явна. За тэгэхээр энэ дээр одоо ухаалаг газар тариалангийн технологи сүүлийн үед одоо маш ихээр хэрэгжүүлж зарим байгууллагууд зорж байгаа. За үүнд нь яг юу вэ гэхээр одоо хүнс хамгаалах тэг элдэншүүлэг гэж байгаа. За яг уламжлалт нь одоо технологи нөгөө өрийн шүүр тариаг бэлддэг. Тэр нь өөрөө нөгөө тоосчлтыг их үүсгэдэг. Одоо нөгөө хүнсийг нөгөө сэргэжүүлж нөгөө агаарын харцыг сайжруулах яг нөгөө уламжлалт аргын нэг одоо дутагдaltaй тал нэх юм бол нөгөө хүнсний одоо барьцалдах чадвар алдагдаж одоо салхи усны эвдрэлд ихээр орох юм магадaltaй байдаг. Харин хүнс хамгаалах тэг элдэншүүлгийг одоо нэвтрүүлснээр хүнсийг маш бага юм одоо хөндөж тариалан эрхлэнэ. Энэ нь болохоор одоо бас ургамлын үлдэгдлийг хөрсөн дээр нь үлдээж усны ууршлыг бууруулах юм давуу талтай. Мөн хүнсийг одоо ус салхины илдэглээс хамгаалж органик бодисыг нэмэгдүүлэх юм давуу талтай аргуудыг хийж хэрэгжүүлээд явж байна. За нөгөө нэг пестицидийн арга гэж байгаа тийм. За тэгэхээр энэ дээр нөгөө яг мал аж ахуй эрхэлсэн хос одоо тийм цогцлбор төслүүдтэй удирдаг бол нөгөө малын Яриа нэлээд гацчихлаа. Андаа мань байна уу? Сүлжээ юмсан бол та. За хандаагийн сүлжээ хэдүүлээ хэвэн болохыг хүлээгээд өнөөдрийнхөө өрцгийг өгүүлж бай. За би тэгэхээр наг хэвэн болтол коммент хэсэгт өнөөдөр өрцгийг оруулчих. За хандаа манд байна уу? Манайхан хандааг сүлжээг нь хэвэн болтол юу яаж тийм ээ? Эрцгийн форумсоо бүгэлжээ.
Орж ирэх хүртэл бас нэг юм асуучих уу? За Асуусан. эртцээ бүртгүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нийт эртцийн маань гүйцэтгэл ер нь хэд дөрөвтэй яаж явж байгаа гэдгийг яаж ханаас харах вэ? За тэрийг болохоор хамгийн сүүлийн юуны дараагаар гарахаар байгаа шүү. Хамгийн сүүлийн хичээлийн дараагаар ерөнхийдөө бүх оролцогчид руугаа одоо нөгөө нэг 5 юу эртцийн шалгуур 5-ыг нь хангасан хүмүүс рүү бол нийлээр сертификатуудын ол явуулахаар байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бүх форумсуудаа цаг тухайд нь бол бүрдүүлээд бүртгээд явцсан байх юм бол ямар ч асуудалгүй баха. За манай хандагийн юу н сүлжээ нь муу болоод гарчих шиг боллоо. Хандаа байна уу? Билингийн дахиад өч. Яа. Зя хандаагийн маань сүлжээ нэлээд болохгүй байгаа бол тэ. Тэгэхээр Дүүлэнгийнх нь вебинарын цаг ч гэсэн энэ хүрээд бол дууссан байна. Тэгэхээр манай хандаа ороод ирвэл хичээлээ дуусгацвал тийм ээ болно. Яа. За хандаа маань тий одоо энэ 7 хоног дараа 7 хоног тэрний дараа 7 хоног гэд 2 удаагийн вебинар байгаа юм байна. Тэгэхээр тэр 2 вебинартаа бас мэдээж идэвхтэй хамрагдаарай. За сүлжээ нэлээ асуудалтай болохоор орж ирэхгүй юм шиг байна. Тэгэхээр энэ хүрээд өнөөдрийнхөө ихтгэл вебинарыг бол дуусгая. За тэгэхээр та бүхэн камера нээх боломжтой бол камера нээгээд өнөөдрийнхөө ирсэн зургийг авцгаая. За. За уучлаарай, миний нөгөө компьютер маань гинт гацаад нөгөө ихтгэл маань нөгөө юу яачлаа тасарчлаа. Би дахиад компьютераа янзлаад сүүлийн 1-2 слайд үлдсэн тэрийг өргөжлүүлээд газ оруулчих уу? За тэр хооронд ирсэн төр аа. За харин гинт гацчихлоо уучлаарай. За. За окей, эрцгийг нь авчлаа. Тэгэхээр манай хандаагийн ихтгэлийг хэдүүлээ үргэлжлүүлж сонсох боломжтой байх юм бол үлдээд хэрвээ боломжгүй байх юм бол бас төрүүлээд гарч иж бол болохоор байгаа шүү. За. За хандаа маань юу болж гинөө? Зя. Нийцээлээ өөрчлөлөө сонсчвал Харин тийм ээ. За уучлаарай, нөгөө компьютер маань юусан гацсан хэвээр л рестарт хийгээд. яа.
Эрчийн форумсыг бол 74 хүн бол бөглсөн байна. Тэгэхээр өглөөгөө бахам бол коммент хэсгээс бөглөж байгаарай. За, за хад нэг 2-3 минут хүлээгээд компьютер нь хэрвээ асахгүй байх юм бол хэдүүлээ энэ үрээд өнөөдөр энэхүү илтгэлийг вебинарыг дуусгая. За уучлаарай. Энэ юм болдгүй. Тэгээд яг хоо сүүлийн юунаас та бүхэнд үзүүл юу яахгүйгээр яг хоо яриад өгөхөд ер нь бол одоо алга газар тариалан дээр одоо саяны шиг ер нь бол одоо тэг элдийн шүүлэг, за мөн пестицидийн одоо тэр ургамлан одоо малын бууз болон одоо хоолны хаяглаар компост бордоо бэлтгээд түүгээрээ одоо компост бордоо бэлтгээд газар тариаланд ашиглаж байгаа юм үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлж байна. За мөн малын амьтанд одоо ээлтэй хашаа хийхтэй. За мөн одоо сүүлийн жилүүд бас нөгөө ойн зурвас одоо хамгаалах ийм одоо мод одоо тарж эхэлж байгаа. За тэгээ ерөөхдөө ингээд яг уу би бол одоо сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд яг ямар арга хэмжээ аваад байгаа гэдэг талаас та бүхэн тайлбарлалаа. Үүнийг яг уу мэржлэн хүний зүгээс хэрэгжүүлэхэд бол маш их олон асуудал бас тулгымцсан асуудлууд гарч ирдэг. За яг уу жишээлбэл одоо иргэдийн асуудал гэх мэтчлэн одоо зарим одоо уул уурхай асуудлыг ойлгохгүй тий. За мөн одоо хөдөө аж ахуй одоо газрын бэлчээрийн одоо зүйлс одоо зэрэгт одоо малчтаас нөлөөлөх гэх мэтчлэн юм одоо нөгөө байгаль орчны ажлыг төлөвлөөд байдаг, хамгаалах ажлыг хийх гээд байдаг, нэгэн тэгэлсэн төслийг хамгаалах гээд байдаг. Энэ дээр бас нөгөө иргэдийн ойлголт бас маш дутмаг байдаг учраас яг гоо бидний зүгээс бол жил болгон малчин иргэдтэйгээ бас хамтраад ингээд одоо танилцуулах юм ажлууд хийгддэг байгаа. За тэгээд ер нь бол өнөөдрийн юм маань ингээд илтгэл маань дуусаж байна. Тэгээд уучлаарай. Сүүлийн хэсэгт маань ингээд компьютер маань гинтгэн гацаад ингээд та бүхэн бас танилцуулчихлаа. Уучлаарай. За баярлалаа. Биднэрт ямар ч тест төгсөглөө дүгнэлт хэсгээ сонссонд маш баяртай байна. Тэгэхээр оролцогчид чамд төгсгөл хэсэг одоо нөгөө нэг эргэлт юу болсон юм болоо гэж бодохгүйгээр яг сонсч байгаа болохоор бас хаа за Уучлаарай. зүгээр манай оролцогчдоос асуулт байвал 1-2 асуулт аваад За асуулт ахамал манай оролцогчид микрофоно нэгээ шууд асуугаарай. За асуулт Ганц болормаа гэх эмхтэй өдөртөг цаг. Нөгөө юу яштай уул уурхай тэгээ хөдөө аж ахуй гэхлээр энэ уул уурхай эрхэлж байгаа газар нутгуудад чинь бас нөгөө нэг газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байгаа нь давхцлууд нь хэр байдгийн бол те ихэнхдээ ер нь бол нөгөө газар тариалан эрхэлж байгаа газруудад уул уурхай гэхээсээ илүүтэй зүгээр яг практик амьдрал дээр сонсч ирсэн зүйлүүд одоо ч гэсэн яригдж байгаа зүйлүүд нь илүү нөгөө ууд уурхайг ашигласнараа нэгдүгürt гүний усны асуудал яригддаг, хоёрдугаарт нөгөө бэлчээрийн асуудал яригдаад идэв шүү дээ. Тэгэхээр яг газар тариалан эрхэлж байгаа нутгуудад одоо ингээ манайх чи ерөнхийдөө бол бүсчлэгчтэй байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө нэг энэ ууд уурхайн ашиглалтын асуудал юун дээр ингээд давхцлууд нь ихээр таардсан бол тэр байдлаар судалгаанууд гарч ирсэн юм. зөв. Яг уу одоо миний зэрэгээр бол мэдээж нөгөө тухайн уул уурхай төсөл эхлэхээс өмнө нөгөө үйл ажиллагаа эрхлэхдээ газрын зөвшөөрлөө авдаг. Бүх одоо хуулийнхаа нийслэлийнхаа дагуу газрын зөвшөөрлөө авдаг. Нөгөө газрын зөвшөөрөл маань мэдээж тавцалгүй байх ёстой. За тэгэхээр нөгөө
Газар тариалангийн үйл ажиллагаа ч гэсэн мөн адил нэг одоо газрын зөвшөөрлийг бас авч ажилладаг. За энэ дээр газрын зөвшөөрөл мөн бас нэг 5 жилийн хугацаа газрын хянан баталгаа хийлгдэг. Энд дээр нөгөө судалгаа бас хийлэгчдэг. За тэгэхээр нөгөө яг энэ нөгөө одоо зөвшөөрлөө авч явах явцад нөгөө тавцалтай байвал нөгөө олгодгүй. Одоо энд нөгөө нэг газар тариалангийн газар одоо ийм зүйл илэрчээд байна. Энэ дээр ингэж үйл ажиллагаа эрхлэе гэсэн зүйл бол одоогор бол яг миний хувьд одоо байхгүй байна. Тийм. Тэгэхээр ер нь бол яг улуурхаан салбарч тэр газар одоо хөдөө аж ахуйн чиглэлч тэр одоо байгаль орчны нөгөө зөвшөөрлийн тухай хуулиуд нь одоо миний хувьд бол маш чанга гэж авч үздэг. Тэгэхээр зөвшөөрөл одоо тавцлыг одоо ер нь бол шалгуулдаг л гэсэн үг юм уу да. Савчи нөгөө одоо ингээд нөгөө сая ярианд тайлт ингээд гарч ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр нөгөө за сая уул уурхатай холбогдсон нөгөө талаар гэхээр яг нөгөө малчтын бас бэлчээр нь яг газар тариалангийн асуудал гэд гарч ирдэг тий. Энэ хооронд бас нөгөө үл ойлголцох зөрчилдөөн эдрэг гараад сая лав нэг кейс фэйсбүүкээр л яваад ах шиг байсан тий. Яваад исэн ш нөгөө яг малчит газар тариалан эрхэлжсэн гэд. Тэгэхээр энэ асуудлууд нь яд юм бол хоёрдугаарт нь яг хариултанд дэгчэнд байж байгаа. Ерөнхийдөө яг нөгөө байгаль орчны үнэлгээнүүд ингээ хийгддэг. Тэрнийгээ төлөвлөлтийн менежмент хийгддэг. Сүүлийн үед яг иргэний нийгмийн байгууллагуудаас ерөнхийдөө нэлээд одоо том төслүүд олон улсын байгууллагын төслүүд дээр гендер хүний эрхийн асуудлыг яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар юу гэж яриад иддэг вэ гэхэд тэгэхээр нийгмийн үнэлгээг бас хийлгэмээр байна тий. Нийгмийн үнэлгээ хийлгэмээр байна гэдэг юм яригадаад идэв. Тэгэхээр энэ салбаруудад нь ямар үйл явцтай байж байгаа. Саяны лав батлагдсан хуулинд ороогүй тусдаа явагдаж байгаа зүйл ажиллажсэн. Тийм. Яг таны хэлдгээр ер нь бол тусдаа явагдав. Яг миний зүгээс бол зарим уул уурхай салбаруудын хувьд одоо яг томоохон хэмжээнд ярих юм бол зарим одоо уул уурхай маш олон уул уурхай байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зарим одоо уул уурхайнууд одоо нийгмийн яг тэр нөлөөллөө тодорхойлж чадахгүй байгаа яг үндэ. Харин зарим одоо газар одоо байгаль орчин нийгэм засаглалыг одоо маш ихээр авч хилцдэг болсон. За тэр засаглалынхаа хүрээнд одоо иргэдэд яаж одоо ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах вэ гэдэг ийм одоо төслийг одоо хэрэгжүүлээд явж байгаа. За тэгэхээр нөгөө яг хөө зарим одоо нөгөө том уурхай, жижиг уурхайгаас хамаарат одоо өөр л байгаад байна л да. Ер нь бол яг хөө миний одоо ажиллаж байгаа салбар ажиллаж исэн салбарт маань бол ер нь бол байгаль орчин нийгэм засаглалыг одоо бүр одоо энэ маань нөгөө одоо ESG гэж ярьдаг. За тэгэхээр энэ одоо энийхээ хүрээнд гол төлөв одоо нийгэм буюу одоо иргэдтэй илүү чиглэсэн. Энэ төсөл маань өөрөө иргэдэд ээлтэй юу? За иргэдэд яг юу хийх юм? Орон нутагт яг юу хийх юм? За малчин иргэдэд яг хэрвээ яг малын бэлчээртэй таарсан тохиолдолд яг ямар үйл ажиллагаа авах юм гэдэг энэ тусдаа тийм одоо яг л одоо нөгөө таны л тусдаа тийм одоо үнэлгээ байгаль орчны нөлөөллийн нарийн үнэлгээнээс гадна тийм тусдаа тийм бас тайлан боловсруулдаг болчиход байгаа юм. Тэгээд тэрэн дээр илүү авч үздэг болчиход байгаа юм л да. Яа. За сүүлийн асуулт нь болохоор комментээр ирсэн байна. Баярлалаа. Хариулж чадав. Уг нь ингээл яриад асуулт зөндөө юм байна. Гэхдээ яг бусдтай бас боломж олгох нэг цаг болцсон байгаа учраас баярлалаа. За баярлалаа. За сүүлийн асуулт нь болохоор малчдад байгаль орчноо нөхөн сэргээх танин мэдхүйн талаар ямар арга хэмжээ авч хамтран ажилладаг вэ? Туршлагаасаа хэлж өгнө үү? Энэ айгүй хөргөнд нөгөө нэг яг байгаль орчны мэргэжлүүдийн зүгээс одоо жил болгон юу яа яг одоо иргэдийн нийтийн хурал гэж явагддаг. Тэр хурлаар одоо нийт одоо малчд ингээд маш сайн цуглардгийн. Яг нөгөө малчин айл өрх болгон дээр очиж нөгөө танилцуулах боломжгүй учраас аль болох нөгөө багийн иргэдийн хурал те одоо хурлыг далимдуулж одоо нөгөө сайн дураараа очиж ийм танилцуулах ажлууд хийгддэг. Тэгээд
танин мэдгүйн талаар за хүүхдүүдэд болохоор нөгөө сургууль орох тарахаа өмнөөс нь нөгөө эко клубүүдээр дамжуулаад одоо хүүхдүүдэд одоо сургуульд зааварчилгаа орох. За мөн зарим хөөрхөн бас нөгөө малчд маань ирээд биднэрт ийм ажиллаа ингэж танилцуулаач гэгээд бүр зарим одоо сумдуудын нөхцөлд бол бүр зорж очиж одоо танилцуулах. За мөн гол төлөв ер нь бол багийн иргэдийн нийтийн хурлаар л ер нь очиж хамтран ажиллаад төөрхөн туршаа одоо нөгөө нэг танин мэдхүн талаар арга хэмжээгээ авдیں۔ Мөн бас нөгөө усны өдөр одоо байгаль орчны тэмдэглэлт өдрүүдээр орон нутагтайгаа нөгөө сумын засаг дараа нартайгаа бас нөгөө за танаа дээр ийм үйл ажиллагаа хийх юм аа. Тэгээд хамтарч ажиллаач, аль болох малчдуудыг оролцуулаач гэж албан хүсэлт өгөөд тэгээд одоо тэр журмынхаа дагуу одоо танин мэдхүн үйл ажиллагаа хийдэг. За баярлалаа. За энэ хүрээд манай вебинар бол өндөрлөж байна. Хэдүүдээ өнөөдөр сэтгэлд орсон хандаадаа баярлаад талхаснаа илэрхийлээд реакшн дарцгаая. За маш их олон зүрх харж байгаа гэж бол найдаж байна. Тэгэхээр танд маш их баярлалаа. Биднийг сунж үлдээд бидний асуултанд хариулсанд маш их баярлалаа. Мөн дээрээс нь оролцогчдоо ч гэсэн вебинар маань 16 минутаар бол сунсанд энэ хүртэл биднэртэй хамт байсанд баярлалаа. За тэгээд дараа 7 хоногийн 7:30-аас ахиж уулзцгаая. Тэгээ өмнөөс хойш болохоор 2 удаагийн вебинар байгаа болохоор идэвхтэй хамрагдана гэж бол найдаж байна. За бүгдээрээ сайхан амраарай. Баяртай. Баярлалаа.